Сайн мэцгэнүү та бүхний өдрийн мэндийг хүргэе. За манай хомхын ордны мандалтын part 2 та бүхэнд одоо хүрж байна. За тэгэхээр энэ part 2-ороо мэдээж бит хоёр хомхын ордны мандалт хүний амьдрал руу гараад ирлээ. Бүх амьдралын салбарыг нь ерөнхийдөө та бүхэнд дэлгэрэнгүй ярьж өгөхөөр бэлтлээ. За одоо ерөнхийдөө бол хомхын ордны нөгөө ерөнхий шин чанарын яг өмнөх подкастаар хэлсэн байгаа шүү дээ, тий. За хомхын ордны хүмүүс нь болохоор зэрэг яг анх харагдахтаа нэг юм илдэг биш, бас хүүтэй харагддаг. Тэгээд нэг юм магтаал хэлнэ шүү дээ, тий. Магтаалч ерөөс ямар хариу үйлдэл үзүүлэх мэддэггүй. Чи их ингээд хөрх юм аа гэвэл жоохон ичиж бичээд ингээд гэл жоохон гацчихсан тиймэрхүү болдог. Тэгээ хамгийн чухал нь ингээд нэм тэрэлтэнд нэг юм дуртай биш. Тэгээ бас нөгөө биендээ ч юм уу ер нь хүн амьтны хүргээд ах дуртай биш. Ер нь бол affection нэг амар тийм дуртай биш гэсэн. Чи ингээд Aquarius rising хүмүүсийг тэрвэрнэ шүү дээ, тий. Тэгвэл баг эргүүлж тэрвэрэхгүй байх магадлал. Тэрвэрэхгүй ингээд ингээд модчиг ингээд гацчих магадлал ер нь л айгүй. Тэгээ хамгийн чухал нь заяа тэр хүмүүсийг өөрөө юм магтаал юм affection яг өөрөө яг юу хийх мэддэггүй. Тэр үед яг юу хийх вэ? Яг яах вэ гэдэг ерөөсөө мэддэггүй. Тэгээ тэр нь бас амар юм сонирхолтой, нийтдээ ч шиг. Хэрвээ тэрийг мэдгүй Aquarius rising хүн байх юм бол зүгээр л яг ямар шоу хүн вэ гэдэг шин шалтгаалал хагас төврээд эсвэл ингээд баярлаа гэж ер нь л хэлж сураарай. За тэгээд Aquarius rising хүмүүс нь бас нэлийн зөрүүд. Олны дунд ерөөсөө амар юм сандарч исэн ч гэсэн тэрийг маш их юм нууч чаддаг. Poker face гэсэн үг. За үнэхээр хим анхаарал халамж хүсдэг ч гэсэн хинээс ч хизээч юуж гохгүй. Хинээс ч хизээч юуж хийгдэг гэж гохгүй. Бүгдийг өөрөө хийн. Би чамаас гохгүй. Би ямар ч хаас ингэж гойсон биш гэх юм тиймэрхүү. Ингээд цаана анхаарал халамж хүсэж байгаа. Ингээд намайг тэрвэрч гэдэг ч юм уу тий. Тэгээд нөгөө хүн ингээд ягаад ч юм ингээд тэрвэрсэн чинь эргүүлж тэрвэрэхгүй тий. Тиймэрхүү байдал сэтгэл хөдлөлийн байдал жоо сул болохоор тэрэн дээр хүмүүс жоох ойлгоорой. За тэгээд маш их зөрүүд гисэн шүү дээ тий. Тийм болохоор хэрвээ заяа ингээд Aquarius rising хүмүүсийг хэн нэгэн маш их юм хөөрхөн юм аа, дур булаам юм аа. Тэгж хэлэх юм бол энэ яга намайг хөөрхөн гэж байгаа. Гингүүтээ хөөрхөн биш гэж бодоод бүх зүйлийг хийсэн. Хэр зүрхтэй. Альбаар өөрөөс ингээд сайн өөртөө сайн хүмүүсийг чамдлах гэдэг. Тэнгүүдээ одоо Лео болвол те эсрэгээрээ бүр хөөрхөн гэж хэлэхгүй бол амар нөгөө нэг яаш те. Имзэглээл зүгээр уурлаа ч юм уу тийм шүү дээ. Хөөрхөн гэж хэлтэл л байж шүү дээ. Тэнгүүдээ үнэхээр ингээд хөөрхөн гэж хэлчих юм бол бүр тэрнээсээ ингээ хөөрхөн болчихлоо ингээ гэрэлтэйл ингээл гоо ингээ жаргалтай болсон шүү дээ. Тэгэхээр Aquarius хүмүүс л хор зэрэг тиймэрхүү байдаг гэсэн. За дараагийнхаа мөнгө санхүү өдөр тутмын хөвшлийн хувьд бол тэ. За тэгээд ерөөдөө мөнгө нь болохоор зэрэг яг сэтгэл хөдлөлөөс нь бас ингэ шалтгаалж дэшил доошлдог баг хандлага өндөртэй. Тэнгүүтээ яг юм өөрийгөө үнэлэх хүнлэмж нь маш их хэлбэлцдэг. Дэшээ яваад, доошоо яваад, дэшээ яваад, доошоо яваад гэсэн. Эсвэл өөрийгөө үнэлэх мэдрэмж нь хаа хоол ингээл өөр ертөнцийн гэмээр тиймэрдүү үнэлэмжтэй байдаг. Би бол энэ ертөнцид ер нь бол хүн биш гэж өөрөө үздэг юм уу тий. Би бол өөр ертөнцийн хүн гэж өөрийгөө гэдэг шиг. Тиймэрхүү үзэлтэйж магадгүй. За тэгээд хоолны хувьд гэх юм бол ер нь их хвчлэн далайн олон төртэй байх тохиолдолтой. Ялангуяа юм загас махс идэх ч юм уу тий. Тиймэрхүү хоолны төртэй байх тохиолдолтой. Ер нь жоохон үргэлжлэн байх тохиолдол. Ерөөсөө мөнгөтэй нэг юм харьцах ерөөсөө хүсдэггүй. Мөнгөний талаар нэг юм санаа зовдөггүй. Сэтгэл санаа сайхан муухан хамаагүйсэн тэгээд дуртай гэдэг мөнгөө өрчдөг юм уу? Ер нь бол нэг юм нягтлан ерөөсөө хий гэж ер нь боддоггүй төрлийн хүмүүс гэсэн. Яг л юм данс тооцоотой холбоотой зүйл ер нь хийхийг хүсдэггүй. За тэгээ ер нь өөрөө нь маш их юм жоохон эмх замбраагүй байдаг. За тэгтээ бас юм зураг авах ёстой байх боломжтой. Эсвэл урлагийн авах ёстой байх. Хөгжим дарчдаг ч юм уу тийм. Илтгэвтэл хүмүүс идэхтэй үед нь сонсоход таатай хоолойтой ч юм уу тийм. Зөөлхөн уянгалсан. Эсвэл амар шингэн хоолой. Яриан тэгтээ яг юм өөр тэгтээ зүгээр л яг нэг хоолой юм зөөлхөн. Смут гэх юм ингээл. Эсвэл ингээд далай нөгөө нэг юм хавсддаг юм шиг гэхгүй. За цаашаа явъя.
хоолой нь ингээд хэдийгээр юм тийм зөөлхөн гоё юм чигсэн юм түргэн шулуухан ирдэг. Шууд зүд дүмдэн бам гэж ирдэг гэсэн. Тустас гэж ирдэг гэсэн. Тэгээд хүмүүс нөх их ингээд гомдоод байдаггүй. Тод ингээд шулуухан ирдэг. Тэгтээ яг ингээд ямыг хаана хизээх маш сайн мэддэг. Хүмүүсийн нөх их ингээд гомдохоор үг хэлдэггүй заяа. Нэг амар тэгж хэлэхгүй хизээ хаана яг юу хэлэх мэддэг болохоор. Тэгээд ингээд нөгөө нэг төргийн хэллэг мэллэхтэй бас сайн байх тохиолдол ихтэй юм. Rap map үлддэг. Хортон эрэг дээр хэлээ гаргав. Нэг тэрдэж хэлээд үзээрээ. Тэгээд бас жоохон хэрүүлдэ бас жоохон сайн байх хэрэгтэй. Өөрийнхөө үзэл бодлыг хавгаалгатай байсан. Хэрэлдэл маш хурдан хэрэлдэн. Маш хурдан. Тэр дор нь л нам болгож чадна. Өрсөлдөгч. Ер нь бол дис амар сайн хийн гэсэн үг байхгүй. За тэгээд бас юм хурдан гарын хөдөлгөөнтэй. Маш их хурдан бичдэг ч юм уу те. Маш их хурдан бичиж зурдаг гэж байж магадгүй. Эсвэл хурдан уншдаг бас. Ингээ ямар нэгэн тийм ном момыг би нэг заавал нэг цагийн дотор дуусгана гэдэг ч юм уу. Тийм зорилго тавьдаг ч юм уу. Тэгээд маш их ингээ түргэн бичдэг, түргэн сэтгэдэг, сэргэлэн тийм хүн гэсэн. Гэхдээ бас заяо машинтай явж байхдаа маш их хурд хэтрүүлэх тохиолдол ихтэй. Тэрнээс ингээ өөрөө бас ингээ таашаа тавдаг гэсэн. За тэгээд гэр орны хувьд болохоор зэрэг ингээд маш удаан хугацаагаар нэг газараа л амьдрахыг хүсдэг. Нийшээ тийшээ ерөөс нүүдэл суудал ер нь хийхийг хүсдэггүй. Яг ингээд гэр нь гоё, өөрт нь тааламжтай, тухтай болвол тэндээ л ингээд баг хүүхдлээ амьдрахыг хүсдэг. Тэгээд бас нэг маш их юм олон гэртэй, олон байшин их ингээд авахыг хүсдэггүй. Гэт нэг гэрэл хангалттай гэж ер нь бас боддог төрлөн хүмүүс гэсэн үг. Тэгээд ер нь хоолнд ер нь маш их юм мэдрэг байх тохиолдол ихтэй. Тийм болохоор хоолоо маш их ингээд бодож ийж, судалж ийж сонгодог. Ер нь гэрийн хоолнд бас жоохон дуртай байх хамтлаг ихтэй. Гадуур хоол эзэнс илүү гэртээ хоол эзэн илүү дээр гэж боддог. Ер нь гэртээ байх ер нь дуртай. Гэртээ байхдаа ер нь хөвчлэн дуулдаг байх хамтлагтай. Дотны хүмүүстэй ер нь мөнгө харангүй зориулдаг. Гэрээхэндээ мөнгө амар сайн зориулж чаддаг. Тэгээд дотны хүмүүстэй бас ингээ хоол хийж өгөх дуртай. Ер нь гэрэн заавал ингээ тав тухтай гоё юмсаг сайхан байх хэрэгтэй. Ээж нь ч юм уу те айгу гоё хаалгатай гоё дуулдаг юм биш магадгүй. Тэгээд хүүхдээ бас амар тухтай сайхан хоолоор хоол хийж өгдөг ч юм уу. Тийм байж магадгүй. За тэгээд Sakura's Rising хүмүүс шин санаа гаргахтаа маш их сайн. Шин үгсэх хогтой бас амар сайн. Үг гэдэг чинь нөгөө slang гэдэг чинь тэднийг одоо зохиохтой амар сайн. Пазл тоглоом ер нь тоглох дуртай байдаг байх. Олон хүнтэй ер нь бол амар их дэйт хийдэг заяа. Тэгсэн мөртлөө сэтгэл хөдлөлөөрөө нэг тэгж холбогдоод байдаггүй. Тэгээ хамгийн гол нь олон хүнтэй дэйт хийж байгаа гэдэг нь тэдний нөгөө нэг юу ярих бол энэ хүн ер нь яг яах бол юу дотроо боддог бол гэдгийг л мэдхийг хүсдэг учраас тэгж байгаа гэсэн үг. Ер нь хүүхдүүдтэй хамт ингээд өөрөө тоглох бас дуртай байж магадгүй заяа. Нөгөө жоох хүүхдүүдтэй хамт ингээд жоох хүүхдүүдээс юм ярьж ойлголцох амар дуртай байж магадгүй нөгөө 5 настуудын нууцлагчсан зүйл. Тэнд 35 настай хүн орсон. Ер нь бол хобби мобинд ер нь амархан уйддаг ч юм уу. Ер нь бол тийм. Тэгтээ бас жоохон ховж ярих дуртай байж магадгүй. За тэгээд ажлын талбар дээр болохоор зэрэг маш ажилдаа ингээд анхаарал маш их тавьдаг зүйн. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Тэгээд нэг л хоол, нэг л хөгжим, нэг л зүйлээ дахин давтаал хийгээд одоо хандлага өндөртэй бодог. Ер нь тэрнээс нэг тэгж үүддэггүй. Тэгээ дарамнаар нь яг өөрийг нь маш их ингээд үнэлээсэй гэж бас их боддог зөө. Тэгээ ажилдаа болохоор зэрэг яг нөгөө ажлынхаа хүмүүсийг маш их ингээд ээжиг ингэж халамжилдаг гэсэн. Ажлын уур амьсгалын гоё ялгамжлалт юм яг хичээдэг. Нөгөө ажилтнаа бас айгуу сайн анхаарч чаддаг гэсэн. Тэгээд бас нөгөө тэжээр амтнд амар уйхан зөөлхөн амар өрөвддөг баг. Тийм амар сайхан. Тийм. Тэжээр амтнтай ч гэж байдаг гэж магадгүй. Магадгүй бас азтай саврынхан бас Sakura's Rising байж магадгүй гэсэн. За тэгээд гэрээсээ ажиллах бас сонирхол ихтэй. Тэгээд нэг ажлаа дахин давтаал ингээл хийгээд авч уурдахтай шүү дээ зарим. Гэхдээ Sakura's Rising хүмүүс нэг юм тэгж уурдахтай байхгүй. Нэгэн хэвийн тухтай ажиллаа л хийгээд байвал тэ. Сэтгэл санааны дараа нь төгөхгүй тийм ажил хийгээд байл айгу.
Тэрэндээ таашаад тийм. За тэгээд маш их юм өгөөмөр анхаарал халамж ингэж тавьдаг заяа. Маш их юм хайрладаг, өөртөө ихтэй хүмүүс татагддаг. Гэхдээ бас юм нэг тийм бардамсан заяа тэнгүүтээ хийх хоосон жоох хөвчих хүмүүс дургу. Өөрөө бас нэлийн mature хүн шүү дээ. Тийм нэлийн mature хүн. Тэгээд бас маш их юм сайн түн шүү. Маш сайн түн шүү. Маш шударга. Ашиг орлогоо маш ингэ тэнцүү хуваадаг. Гэхдээ яг жоохон ихэмсэг замтай тэр түнштэйгээ. Гэхдээ маш үнэхээр үнэнч. За тэгээд бас жоохон хартай ер нь бол нэлээд жоохон хартай. Тэгээд бас энэ хүмүүс бас жоохон зөвлөгөөхөд яг заримдаа анхаарлын төвд орох нь тийм ч юм уу биш шүү гэдгийг бас хэлье. За тэгээд мэдхгүй судлаагүй зүйлээ ерөөсөө шүүдэггүй. Ер нь заавал мэдчихийж судалж ийж ингээд шүүж ярихыг хүсдэг. За тэгээд жоохон ингээд нөгөө бүслэхийн татагддаг байх хандлагатай заяа. Эсвэл хэрэг үнэхээр нөгөө нэг Aquarius эмэгтэй байл юм apps ч юм уу тиймэрхүү зүйлд бас татагддаг байх хандлагатай. Тэгээд ер нь нэлийн цэвэрхэн хүн дуртай. Тэгээд ер нь бол ингээд энэ хүнтэй гэрлүүл мөнгөө маш их бодлоготой өрнө. Маш их тооцоотой. Чиний ингээд орлого чинь ийм юм байхад 100 төгрөг хайцъя гэдэг чинь. Би чанд авч өгөө үсттэй. Хоёлаа энийг чинь ингээд тим юм авч яах юм бэ? Нэмс нь гэртээ ийм юм хоол аваад ингээд хоёлаа идчихээ гадуур ингээд хаалж яах юм бэ? Тэгэд мөнгө орж яах юм бэ гэдэг ч юм уу. Ер нь л нэг тиймэрхүү гэсэн. За тэгээд ер нь өөр хүний үзэл бодол болон өөрийнхөө үзэл бодлыг маш ингэ харьцуулдаг юм. Жинглэж харьцуулж агаад за ер нь окей гэж ер нь бол боддог. Тэгээд ер нь бол гэрсэн үнтэйгээ маш их аялдаг. Төрлийн хүмүүс. Гоё юм тий. Тэгэхдээ яг ингээд олон нийтэд нэг тэгж ингээд танигдаад байхыг хүсдэггүй. Нөгөө нэг behind the scene гэдэг шүү дээ. Яг тэр шиг ингээд амьдрахыг ер нь л хүсдэг. Хүмүүс бас айгу бас ноцлог. Тийм ноцлог харагддаг. Тэр нь ингээд өөрийн ингээ анхаарлын төвд оруулцдаг бас айгу. Хүмүүс ер нь өөрийнх нь талаар хүмүүст ярих юм бол баг тэр хүний талаар мэдээлэл баг хэлж чадахгүй. Тэр нь манай нэг ийм хүн л идэг. Би яг юу гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч нэг тийм хүн бэ. Манай нэг найз тэгдэв. Би яг хэрийг мэдэхгүй байна. Тиймэрхүү байлаа. Тэг ер нь бол бас ийм гадаад найзуудтай байх боломжтой зөв их найзууд нь гадаад ч юм тий. Тэнгүүтээ бас ингээд интернетээр бас ингээд дамжуулж найзуудтай болсон байх боломж өндөртэй байдаг. Гадаад найзууд ихтэй. Тэгээ хамгийн гол нь хизээж уулздаггүй онлайн найзуудтай байдаг гэсэн. Тэднээсээ хамгийн гол нь авир сайн найзууд. Бүх зүйлийг ингээ ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь ерөөсөө хизээж уулздаггүй. Уулзахыг хүсдэггүй гэсэн үг. Тэгэл онлайндаа л байж хангалттай байдаг тий. Амарсан. Тэгээд бас өөртөө маш ингээ хатуу ханддаг. Дотроо маш юм готрон гүцэлтэй. Гэт ирээдүйн талаар төсөөлөхдөө их ихтэй ингээ амар бүрхэг доошоо. Тийм байдаг гэсэн. Заримдаа тий өөртөө хэтэрхий хатуу хандсанс болоод бас л өөртөө ихтгэлгүй болно. Би ингэж хийж чадахгүй байна гэж боддог ч юм уу тий. Тэгэхээр хатуу заримдаа хандаад хэрэггүй шүү. Хангалттай чи өөрөө юм хийж чадж байгаа хүн гэлтэй. Тэрийг анхаарах хэрэгтэй. За манай хомхийн мандалтны ордын талаар өгөх мэдээлэл маань ерөөхдөө ингэж дуусчихин. За тэгээд бит хоёр бас нөгөө нэг айл өмнө ярьжсэн хүмүүс одоо маш их асуусан тэр зүйлийн талаар та бүхэнд битгий мэдээлэл хуваалцъя гэж бодож байна. Тэр нь болохоор нөгөө нэг төрсний үзэх одоо үйлчлэгээ. За тэрийг бит хоёр ерөөхдөө одоо ярилцаад боловсруулад байж байгаа. За тэгээд үндсэндээ бол 10 дугаар сарын дунд тавьцаанаас яг үйлчлэгийг аваад эхлэх байх. Тэгээ сонирхчийн үйл бидний нөгөө IG руу бичиж болно. Бид нэр бит хоёр IG-гаа ер нь бол ихэвчлэн хаардаг болохоор DM бичээрэй. Үзүүлъя гэд тэмхүү одоо хүсэл тавихад бит хоёрыг 10 сарын дундаас эхлээд үзэх боломжтой болно. Тэгээд ерөнхийдөө яг төрсний хүснэгтийг үзэхдээ бит хоёр амар чин сэтгэлээсээ гаргаж одоо үзэж хийхийг хүсэж байгаа. Тийм болохоор тэрний даваа та бүхэн бас өөрсдөө яг ингээд төрсэн цагаа мэддэг тий төрсэн газраа мэддэг яг хизээ хаана хэдэн цаг төрсэн бүр секундтэй ч гэсэн ерөөдөө мэддэг байвал маш сайн байгаа шүү. Тэгээ яг энэ яг нөгөө төрсний хүсэлт үзэхтэй холбоотойгоор бид хоёр яг тухайн үедээ дахиад пост оруулах байх.
Тэгэхээр яг нөгөө тэр үед бас хэд хэдэн сонирхолтой зүйл гарч ирвэл тэрийг ингээд мэдэгдэе. За тийм байна. За тэгээд манай шинэ гарсан Celebrity The Star болон та бүхэнд таалагдсан байх гэж бодож байгаа. Тийм болохоор тэр болон маань бас дэмжээд өөр ямар сонирхолтой юм ингээд оруулах болох уу гэдэг талаар та бүхэн комент бичээрэй. Тэгээд зарим нөгөө нэг Celebrity-ийн талаар бид нар нөгөөний сайн хувийн амьдралын талаар болж эсвэл бид нар сайн мэдэхгүй болохоор тэрийг бас доор комент хэсэгт бичээд ийм болж исэн тийм болж исэн гэдээ үлдээж болно шүү. Бид хоёр тас мэдээлэл өгөөрэй. За тэгээд тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Сонсогч та бүхэндээ баярлалаа. Энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. За дараагийн батарын ортны мандалтаар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.